Францын мэдээллийн эрх чөлөөний комисс буюу CNIL нь WorldCoin-ийн ашигладаг мэдээлэл цуглуулах үйл ажиллагаанд санаа зовниж байгаа хэмээн Reuters агентлаг мэдээлжээ. 7 дугаар сарын 28-нд Reuters руу илгээсэн цахим шуудангаар CNIL мэдээлэл цуглуулах үйл явц, хууль ёсны хэсэг WorldCoin биометрийн өгөгдөл хадгалагдаж байгаа нөхцөлд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна. Комисс энэ асуудлаар мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн ба Германы Баварын мужи улсын эрх баригчидтай хамтран ажиллаж байгаа бөгөөд тус байгуулагч мөн уг асуудлыг сайдар шалгаж байгаа аж. Мөн 7 дугаар сарын 25-нд WorldCoin нээлттэй хийсний дараа Их Британий мэдээллийн зохицуулагчдаас шаардлага тавьж болзошгүй хэмээн Reuters агентлагаас мэдээлсэн байна. Нэмэлтээр алдарт хиймэл оюун ухаан болох ChatGPT-гийн ард байдаг OpenAI компанийн төсөл болох WorldCoin нь 6 дугаар сарын 24-нд албан ёсоор нээлттэй хийсэн ба хэрэглэгчид нүдний цахилгааны сканерыг илгээснээр дижитал ID болон үн төлбөргүй криптовалюттай болох нөхцөл бүрдэх юм.